уулзах хэрэгтэй ойр дотных нь хүмүүсийг дуудаж уулзуулсан л дээр болов. Бичсэн бүгдийн бичсэн Монголын эзэнт хөрөн дэлхийг өмнөө сөхрүүлж байсан түүнийг чи мэднэ. Бас тарж утарч цуглуулж нийлж байсныг бид мэднэ. Вау, та хизээс ирсэн бэ? Миний охин. Тань сайхан амарцгаас нь үү? Сайхан амарлаа. За, бас юм. Хиза. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Миний охин сайхан амарсан уу? Сайхан амарсан. Наад хоолч болох нь уу? Арай улаагүй нэ. Оо, заасан. Цогцоо. За. Лөөний аяа болоос олсон өчнө. За яах вэ? Бид юм дэвлээ. Өнөр аваа. Таны чи имийг өгөх юм байсан юм. Имээ авчих юм аа. За. Жаахан байж. Нэр өгшөө. Хоёлын тоногоос аавыг эмнэлэгт хэвтүүлээ. Жаахан биеийн таарав. Яагаад вэ? Настаа ятраад байгаа юм л үү дээ. За, зүгээр аа өгөхөд. Автаа санаа зовоод явах. За, явлаа. Чи маань Монголын их төрийн эвлэн нэгдэж хүчээр хөвжин дэвжихийн учрыг шингээсэн Монгол төрийн алтан аргамжийг алдаж байсан цаг бас би гэсэн хэдий ч их орны олон ирлэхэг хөвгүүд сусаан орсхон байж хүний газраас их орны хон хил рүү дөхүүлж ирсэн. Аавхан хийж чадаагүй миний хөвгүүцээ өчртэй шүү. Чамайг энд байгааг би мэдэж байна. Чи ганцхан хоног хүлээч. Насаар минь намайг сүудэр шиг дагсан чамд ганц өдөр гэдэг нүдэлмэх төдий биз. Тэгээд чи намайг өрмсөн ав. Чамд эрлэгийн тушаал надад эр цэргийн үүрэг байна. Эцсийн удаа ганцхан тохирч байгаа. Ханцуунд тохирсны хариуд чи хүснэн ав. Би ч
Энэ бол миний дэрэн дороос түлхүүр аваадаг. Бостын би бичсэн. Хонгорцуулаа. Миний охин. Танаа татснаа. Миний охин өөдөө нэг үзэг балны малаад ир. Хонгороо, миний охин чи манай юу игээд байгаа юм бэ? Өө намайг басаа гэдэг юм аа. Наа балчин гарч байгаа мó?